За охины асценденттэй хүмүүсийн 11 сарын уурын амьсгал ямар байхыг харцгаая. Охины асцендентийг хэрэгшээгч бууд гариг нь сугар гинэ. Бууд гариг нь одоогоор таны 4-р хаус болох нумын орд дээр зочилсон байгаа. 4-р хаус нь гэр бүл оршин суудаг газар, үйл хөдлөх хөрөнгө, эсвэл эцэг их эмээ өвөө, цусан төрлийн хамаатан гих мэтлэн дотоод сэдвийн хүрээнд уг үндэс болсон сэдвүүдийг өөртөө агуулдаг хаус юм 4-р хаус нь. Одоогоор охины асценденттэй хүмүүс гэр бүлдээ анхаарж байгаа эсвэл гэртээ засвар масвар хийж байгаа ч юм уу, эсвэл гэр бүлийн гишүүд хамаатан садандаа төвлөрж байгаа гэр бүлийн асуудлууд нь ямар нэгэн байдлаар тийм шинжлэгдэх цоошин өөрчлөлтүүдээр нөлөөлөх тийм 11-р сар байх болов уу гэж тамгаалж байна. За 11 сарын 19-нд бууд гарыг 3-р хаус болох Скорпио хилэнц рүү дахин нүүн. Тэгэхээр 3-р хаус руу эргэн нүүснээр 19-наас хойш та хэрвээ та бичиг цаасны ажил хийж байсан бол эсвэл юм бичээд, эсвэл хүмүүстэй харилцаж байсан, эсвэл иш тийш явж хөдөлгөөнтэй байсан, мэдээлэл дамжуулж байсан, маркетинг хийж байсан, тийм оюуны үйл хэрэгүүд хийж байсан бол өмнө орхигдуулсан саяхан хийжсэн бол тэдгээр сэдвүүд нь дахиж танд хурж ирээд дахиад бичиг цаасны ажлаа хийж эхэлнэ. Эсвэл ямар нэгэн чадварт суралцаж хичээлээ хийж эхэлнэ. Эсвэл ямар нэгэн шашин судлах үйл хэрэгүүдийг хийж болно. Гэх жишээний ч юм уу. Энэ таны гар хуруу болон толгойг ажилуулж оюуны энергийг их шавхах болно. 11 сарын 19-нээс хойш 3-р хаусын сэдвүүдэд илүү ихээр төвлөрч таны хүрээлэх орчин 3-р хаусын сэдвүүд байх болно. 3-р хаус нь мөн мэдээллийн хаус гэдэг хамгийн алдартайгаар. Гэхдээ бас хөршүүд болон ах эгч дүүс бас байж болдог. Тэгэхээр таны 3-р хаус дээр Меркури ретроград болж ийн гэхээр эргэн тойрны хүмүүстэйгээ харилцааны хувьд үйл ойлголцох, муудалцах, хэрэлдэх их жишээний буруу ойлголцоо мэдээлэл дамжуулах нь үг нь буруу хүндээ хүрээд эсвэл Меркури ингээд Скорпио орчингуу таны хилцэн амар хурц болоод хүнийг гомдоох ч юм уу, эсвэл та өөрөө ингээд ер нь бууд ухрахаар будаар эргэшээгддэг ордууд болох охин ихрүүд жоохон галзуурчдаг гэдэг нь жоохон бүдүүлэг хэлсэн байж магадгүй. Гэтэ зүгээр баг зэргийн тийм сандрал нь ихсчдэг гэх юм уу, илүү их ачаалалтай, илүү их ядралттай болоод өөрийгөө өөчтөө оогоод эргэн тойрны хүмүүсээс ч бас оогоод байдаг гэж надад санагддаг. Гэтэ миний хувийн үзэл бодол шүү. Меркури ретроград болох чинь дахиад л тийм ээ амжилт хүсье. Өөр явах гэдэг байнгын л даван тулдаг зүйл учраас. Мөн Меркури ретроград болох үед Меркуригийн хүмүүс болох охин болон ихрүүд биеийн өвдөх, ханаа түрэх, бүсэлдэн ядрах, сэтгэл санааны хувьд хүнд хэцүүхэн байх боломжтой. Тэгэхээр Меркури ретроград таны 4 болон 3-р хаусын хүрээнд нөлөөлөлтэй өгнө. Тэгэхээр 11 сарын 19 хүртэл гэр бүлийн гишүүдтэйгээ эсвэл гэр бүлийн оршин суудаг газрын асуудлууд нь амар өөрчлөлтөнд орж маш их эрчимжин сайн ч муугар ч 19-нээс хойш харин ойрын аялал болон мэдээлэлтэй харьцах үйл хэрэгүүд нь эрчимжиж дахин шалгах шаардлага гарах байх. Мөн гэхдээ Меркури ретроград дээр чинь шууд яруу шийдвэр гаргаж болдоггүй. Тэгэхээр бичсэн зүйлээ, хийж байгаа зүйлээ, ярьсан зүйлээ байнгын хянаж 7 хэмжүүжнийг огтлох шаардлагатай. Тэгэхээр Меркури ретроградээр алдаа гарах эрсдэл амар их байдаг учраас тийм ээ. Нэг тиймэрхүү. 11 сарын 10-наас хойш Меркури ретроград эхлээд 11 сарын 30-нд дуусна. Тэгэхээр яг тэр үед та амьдралдаа өөрчлөхийг хүссэн зүйлсээ өөрчилж эхлэхэд тохиромжтой ямар нэгэн би ном уншихаар шийдсэн, эсвэл би намтар түүхээ бичгээр шийдсэн ч юм уу эдгээр шийдсэн байсан зүйлсээ ингэж хэрэгжүүлж эхлээд яг 11 сарын 30, 11 сар ингээд дуусах үед зин там болоод надад ийм зуршил суужглаа. Цаашдаа энэ темплейтийн дагуу яг энэ дадлынхаа дагуу цаашаа амьдрна гэсэн уур амьсгалтай болж эхлэх болно. Энэ нь юу ч хийж болно. Таны өөрчлөх хүсэж байгаа зүйл чинь юу ч хийж болно. 11 сарын 13-нд бууд гарыг ухрамгц ангараг гарагийн нөлөөг авч ийн. Тэгэхээр 8-аас 15-ны хооронд
Муугаар харах юм бол гимтэж бэртэй хүмүүстэй үйл ойлголцож муудалцах зэрэгээс сэргийлэх хэрэгтэй. Санаар харах юм бол та илүү хөдөлгөөнтэй, эр зоригтой ямар нэгэн зүйлийг хий гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн өөртөө ихтэй үе байх болно. Гэтэ болгоомжлох тал нь илүү их байх болох болов ер нь бол тийм. Ер нь бол тийм хоолоо үдчихлээ. 6 дахь бичлэгээ хийж байгаа хгүй. 6 дахь орд дээр явж байгаа. Тэгээд хоолоо үдээд. Юмаа нөгөө хамаг юмаа ингээ шахаж байгаа хийгээд байгаа болохоор миний үс халзарсан шүү дээ энэ үе. Тэгээд яаж ч харуулмаар. Амар ядаргаанд орсон. Одоо тэр мэрч авах тий. 19-наас 20-ны хооронд 3 дахь хаус руу Меркури нүүх үед давхар Уранусын нөлөө орж ирж байна. Тэгэхээр энэ үед гинтийн тамглаагүй гинтийн ингээд гот санаа төрөх. Нэр тийхинги одоо хинги гэл ингээд амар тийм ухаалаг болж магадгүй. Эсвэл гинэт хийхгүй гэжсэн зүйлээ хийж эхлэх ч юм уу, эсвэл хийхгүй гэснээ хийх ч юм уу те. Ичээ явна гэж бодчихсон чинь явахаар бол явахгүй гэж бодчихсон явахаарч болох ч юм уу. Жохон хөдөлгөөнтэй гинтийн байж магадгүй. Гэхдээ энэ үед Mercury retrograde болж байгаа учраас аваар ослоос болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. За 11 сарын 23-нд санчир гарагтай будгаар гурвалжин аспект үүсгэж чинь мөн энэ ижил цаг хугацаанд бархасаад гарагтай мөн адайл гурвалжин аспект үүсгэж чинь. Тэгэхээр 20-оос 27-ны хооронд жоохон хүнд хэцүү эсвэл танд хариуцлага оногдож байгаа эсвэл өвдөөд бие жоохон дархлаагаа ингээд чангалах шаардлага гарч байгаа тийм төвчээр шаардсан үе байж болно. Гэхдээ давхар бархасаад гарыг нь бол орж ирж байгаа учраас 20-оос 12 сарын 10 хооронд өөрийгөө хөгжүүлж, дэвшүүлэх, эрүүл мэндээ сайжруулж, илэрших боломжтой магадгүй энэ бархасаад гарыг нь бол ер нь ямар ч төрлийн азар хурж ирж болно танд. Эрүүл мэнд өвдөжсэн бол эрүүл мэнд сайжрна. Эсвэл жоохон гутрангуйсан бол энэ үед маш тийм бадрангуй болох өөртөө ихтэй зоригтой бусдыг байлдан дагуулах чадвартай болох ч юм уу те илүү бусад харагдах байдал чинь гэгээлэг болж болно. За 11 сарын 25-нд сугар гаргийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр 23-наас 27-ны хооронд энэ яг энэ 20-оос 27-ны хооронд ер нь амар олон гаргийн нөлөө зэрэг орж ирж байгаа юм байна. Тэгэхээр энэ үед бол жоохон холимог яг сайн ч юм уу ч мөгжлөж байгаа хэцүү янз янзын байж болох юм. За тэгээд 11 сарын 30-нд Mercury retrograde дуусна. Хасын харилцаа гих мэтлэн түншлэл гэрээ хэлзээр гих мэт бүх төрлийн нэг харилцааны уур амьсгал нь эрэг таатай байх өдрүүд бол 11 сарын эхний 7 хоног дайггүй байж болно. Яг 7-нд нэг Уранус өхрийн орд руу нүүх үед 12-нд санчир гарын нөлөө орж ирж байгаа. Энэ үед жоохон тэмхэн байна. 5-наас 17-ны хооронд харилцаа холбоо нь холдно хөндөрөх ч юм уу эсвэл харилцааны илүү гуцтай хүүтэн хүндий болж магадгүй. Гэрээ хэлцээр нь удаашран сунжрах ч юм уу бас байж болно. Ямар нэгэн гэрээ хэлцэрэг цуцлах бас байж болох юм аа. За 11 сарын 17-нд бархасаад гарыг нартай гурвалж аспект үүсгэн 13-наас 21-ний хооронд хэрвээ та нууц харилцаатай байсан бол харилцаагаа бусдад ил гарган зарлан тунхаглах битээр өөрчлөж байгаа битээр гэрэлж байгаа гэх мэтлэнгээр эсвэл ямар нэгэн байдлаар нууц харилцаа байсан бол нууц харилцаа нийл болох боломжтой юм аа. Энэ санаарч байж болно, муугарч байж болно. За 11 сарын 10 тэгээд ингэж яаж ингэж тэгэж нарны нөлөөг аваад, будын нөлөө аваад явж агаад сарын дундуур бол жоохон хүнд хэцүү харилцаатай хостойгоо үйл ойлголцох ч юм уу эсвэл жоохон ядаргаатай санагдаж магадгүй энэ үеийн учир нь Меркурийн нөлөө нь асуудлыг ингээ буруу мэдээллийг буруу дамжуулцдаг, үйл ойлголцуулцдаг учраас хүнд хэцүү хүмүүстэй харилцах шаардлага эсвэл дургүй хүмүүстэйгээ харилцах шаардлага гарах ч юм уу бас байж болно. За тэгснэ сугар гаргийн нөлөө дахиж орж ирж байгаа үе болохоор 11 сарын 24-нээс 29-ний хооронд бас хосын харилцаанд эрэг таатай байна. За тэгэхээр сарын эхний 1-5-6 хоног тэгээд сарын сүүлийн хэд хоног хосын харилцааны эрэг таатай байж болохоор Mercury retrograde ч болж байгаа. Тэгээд бас давхар санчир гаргийн retrograde бас болж байгаа. Тэгээд 11 сарын 28 санчир гарыг retrograde хөдөлгөнөө
дуусгана. Өнгөрсөн 4 сарын хугацаанд таны хосын харилцаа, таны түншлэл, таны гэрээ хэлцээр гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцаанд ямар нэгэн шинэ өөрчлөлт гарч ирсэн. Эсвэл өнгөрсөн 4 сарын хугацаанд одоо 4 сарын өмнөдөө одоо хостоогоо гэрлэхээр болсон, эсвэл салахаар болсон ч юм уу. Гэтэ тэр шийдвэрээ гаргаж чадаагүй зүгээр ингээ ярилцаад хэлцээд хараахан ингээд нэг өөрчлөлт хийх үйл явц дээр явж байгаа. Тийм 4 сар болж өрнөсөн байх боломжтой. Яг 11 сарын 28-ны өмнөх хэд хоног 2-3-4 хоногийн хугацаанд эдгээр тэр эргэлзэжсэн судлаад одоо шийдвэр гаргаагүй зүйлс нь жин там болоод үр дүн гараад шийдвэр гаргах боломжтой. Яг 11 сарын 30-наас хойш жин тан одоо яг энэ темплейтийн дагуу цаашаа явна. Одоо салахаар боллоо, эсвэл гэрлэхээр боллоо, хамт байхаар боллоо, энэ гэрээг цуцлахаар боллоо, эсвэл цаашаа дахиад авч явахаар боллоо гэх мэтлэн тэм шийдвэрүүд нь чухал шийдвэр нь гарах үе байх болно. Өхний асаантай хүмүүс 10 дугаар хавсыг харцгаая. 10 дугаар хавс бол 1-р хавсын эрхшээгч гариг нь хоёулаа буд гариг учраас охины асаантай хүмүүсийн эрүүл мэнд нь сайн байх тусам ажил мэргэжил карьер нь сайн байдаг журамтай. Тэгэхээр эдний охинуудын хувьд бол эрүүл мэнд хамгийн чухал байгаа ажлаас илүү. Тэгэхээр 11 сарын 10-нд Mercury retrograde эхэлсэн. Тэгэхээр энэ үед ажил мэргэжил карьерийн сэдвийн хүрээнд чухал өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Эсвэл ямар нэгэн сорилтууд гарч эхлэх боломжтой. Энэ үед ажлаа солих ч юм уу, эсвэл ажил мэргэжилтээр үйл явдал гарч асуудлууд үүсэж тийм сорилтууд гарч ирж, эсвэл ямар нэгэн байдлаар ажилгүй байсан бол ажилд орж эхлэх ч юм уу, эсвэл ажлаасаа завсарлага аваад юу ч ямар ч төрлийн өөрчлөлт байж болно. Таны одоо байгаа нөхцөл байдал ямар ч байж болно шүү дээ, тийм ээ. Тэгээд 11 сарын 10-наас хойш ретрогрейд эхлээд 29-наас 30-ны хооронд 3-7 хоногийн хугацаанд ажил мэргэжил карьерийн сэдвүүд нь цааш нэр эхлэх тийм 3-7 хоног байх болно. Мэдээж таны 10 дугаар хавсыг эрхшээгч буд гараг ретрогрейд хөдөлгөөнд байгаа болохоор ерөнхийдөө ингээд жижиг сайжгаар ярих юм бол амар олон юмнууд байгаа. Гэтэ зүгээр ерөнхийдөө сайн тамуутай замбраагүй chaotic байгаа гэд жоохон замбраагүй chaotic байгаа гэж ойлгочих бол амар юм байна дөө. Би жоохон тайлбарлахаас салхуур гэдэг нь уучлаарай. Юу таач завгүй байна. Тэгээд эрүүл мэндэд анхаарах юм бол ажилчин сайн бүтэн завгүй 11-р сар. Гэр бүл оршин суудаг газар 4-р хаусын сэдвийн хүрээнд бол 11 сарын эхний 4-5-6 хоног эрэг таатай байна. Гэрээ тохижуулах, амттай хоол идэх, гэр бүлтэйгээ цагийг зугаатай амралтын нөхцөл байдалд амралтын уур амьсгалд өнгөрөх боломжтой. За харин 11 сарын 5-наас хойш ангараг гараг Уранус Тэнгэрийн ван гарагтай эсрэгцчин 4-7 хоногийн хооронд гэр бүл оршин суудаг газарт гинтийн таамаглаагүй гинтийн өөрчлөлтүүд гарах боломжтой байна. За 10-нд таны 4-р хавс болох гэр бүл оршин суудаг газарт Mercury retrograde эхэлнэ. Тэгэхээр энэ үед гэр бүлийн асуудлууд дээр гинтийн таамаглаагүй өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Эсвэл одоо юу ч хийж болно. Таны оршин суудаг газар, хувийн бизнес, эсвэл цусны төрөл, бусад хүмүүстэй эсвэл гэр бүлтэйгээ ярилцаж хэлэлцэх шаардлага гарах ч юм уу те. Эсвэл ямар нэгэн бичиг цаасны байрны ордер мордортой эсвэл нүүд суух орон юу гэдэг вүлээ хаягаа шилжүүлэх гэх мэтлэн тийм юу ч хийж болно. Тиймэрхүү үйл хэрэгүүдээр дүрэн байна. 5-наас 15-ны хооронд бол гэр бүлтэй жоохон хүнд хэцүү үйл хэрэг тохиогоод та хижээд зүтгэж тэсвэрлэх эсвэл илүү их чармаалт гаргах шаардлагатай үе байж болно. Энэ нь магадгүй гэр бүлийн гишүүнчийн өвдөд таасран хамгаалах шаардлага гарсан байж болно. Эсвэл энэ үед нүүд суух шаардлагатай болоод илүү ихээр гэр бүлдээ ингээд өрхийн тэргүүмийг хариуцлага нуруунд дээр үрж байгаа цаг уяас байж болох юм аа. За 11 сарын 17-нд нарны нөлөө орж ирнэ. Тэгэхээр 13-наас 21-ний хооронд гэрээ бусдад харуулах ч юм уу эсвэл манай гэртээ юм болж байгаа гэх мэтлэнгээр зарлан тунхаглах энергитэй байж болохоор энэ нь сайн ч болно, муу ч болно. За 11 сарын 23-нд Бархасад гараг бууд гарагтай гурвалжин аспект үүсгэж байна. Тэгэхээр энэ энерги нь мөн адил нүүд суух асуудлуудыг эрчимжүүлж байна. За 11 сарын 24-нд ангараг гараг өмнөд зандлаатай уулзахаар энэ үед оршин суудаг газартаа цэгцэлж ямар нэгэн юмыг дуусгах их цэвэрлэгээ хийх энергиээр ашиглаж болно.
эсвэл гэрээ зарж байгаа ч юм уу, эсвэл эрх зэвлэгээ хийж байгаа ч юм уу, эсвэл хувцас ивэхэд шатах хувцас ялгаад хайж байгаа ч юм уу те гэх мэтлэнгээр ямар нэгэн хаалгыг хааж байгаа энергитэй байна 20-оос 29-ний хооронд. Тэгээд 11 сарын 27-нд Мархуу сайд гарыг суугар гарагтай гурвалжин аспект үүсгээд 24-өөс 29-ний хооронд сарын эхэнд эрэг таатай байсан шүү дээ. Тэгээд сарын сүүлийн хэд хоног бас эрэг таатай байна. За мөнгө санхүү болон амжиргааны зардал гэх мэтлэн бүх төрлийн материаллык уур амьсгал ямар байхыг харцгаая. За мөнгөтэй байх санхүүгийн хувьд таатай байх үед бол эхний 11 сарын эхний 6 хоног болон тэгээ 24-өөс 29-ний өдрүүд байна. Эхний хэд хоног сүүлийн хэд хоногуд мөнгөний хувь таатай байгаад тэгээд 11 сарын 8-нд Плутогийн нөлөө орж ирэн 7-оос 9-ний хооронд яг Юранус үхрийн орд руу нүүж байгаа үед энэ үед бол мөнгөний одоо дарамтанд орох торгуул төлөх шаардлага гарах ч юм уу те ямар нэгэн байдлаар мөнгө хэцүү байна. Тэгэхээр эсвэл ямар нэгэн зардал гаргаж эмнэлгийн зардал төлөх ёстой ч юм уу эсвэл оршин суудаг газартаа засвар хийгээд тэрийгээ зайлшгүй юм хүм эвдрээд дахин авах шаардлага гарах ч юм уу те энэ бас эд зүйлсээ гээгдүүлэх эрсдэлтэй. Энэ 7-оос 9-ний хооронд магадгүй хуучин эд зүйл нь насан дуусаад эвдрэх гэх зэргээр бас нөлөөлж болох юм Плутогийн нөлөө. За 11 сарын 25-нд сугар гараг бод гарагтай уулзахаар 23-ноос 27-ны хооронд мөнгө нь эрчимжиж одоо мөнгөний урсгал эрчимжиж орлого зарлага аль аль нь гарах боломжтой. За 11 сарын 30-нд сугар гараг Юранустай 11 сарын 27-нд сугар гарыг санчир гарагтай гурвалжин аспект үүсгэн 24-өөс 30-ны хооронд энэ нөгөө өмнөх аспект нь Мархуу сайд гарагийн нөлөө орж ирээд мөнгө орж ирж байгаа. Тэгсээр санчир гарагийн нөлөө хамт орж ирж байгаа учраас энэ сарын сүүлийн орж ирж байгаа мөнгийг их няхуур зарцуулах шаардлагатай урт хугацааны тэм төлөвлөгөөтэй сахилга батаа зарцуулах болов уу гэж хамгаалж байна. За 11 сарын 30-нд сугар гараг Юранустай эсрэгцэн тэгэхээр Тэнгэрийн вангаргийн нөлөөнөөс үүдэж 29-ээс 30-ны хооронд мөнгө санхүүд гинтийн тамглаагүй зарлага гарах эсвэл гинтийн тамглаагүй байдлаар эд зүйл эвдэрж дахиж худалдаж авах гэх мэтлэнгээр нөлөөлж болох юм а. Тэгэхээр мөнгөнд таатай байгаа үе бол эхний хэдэн хоног тэгээ сүүлийн хэд хоног бус дүйн нь олвол тэгээд сайн муутай янз янз. Тэр дунд нь 11 сарын 8-ны Плутогийн нөлөө мөнгийг ингээд гаргаад мөнгийг дуусгах ч юм уу те мөнгөний дарамт санхүүгийн дарамт шахалт эрүүлж магадгүй байна. За тэ нэг тиймэрхүү байна. Энэ сарын forecast-а жоохон халтууртчлаа. Ягаад тэгэхээр амар ачаалттай байсан 10 сард би тэгээд миний амар ядаргаанд ороод тэгээд их амрах шаардлагатай байсан болохоор нэг бүрчлэн детальчилж ярьж чадсангүй миний бүр үс халцарсан. Тэгээд амьдралд анх удаа үсээ халцарлж үзээд миний ингээд энэ дээр ийм нүх гарсан. Тэгээд хичээх сонирхолгүй болчихсон гэх юм уу 10 сард. Тэгээд юу тач forecast хийхгүй гэж бодож байгаа өнөөдөр хийчлээ. Тэгээд жоохон таалагдахгүй байвал тэгээд тэр листээ одоо миний эрүүл мэндэл хамгийн чухал шүү дээ миний хувьд. За. Тэгээд дараагийн forecast-аар уулзаж чадвал амьд байвал чадна. Тэгээд баяртай. Амжилт хүсье. Mercury retrograde, Jupiter retrograde, Uranus-ын Taurus бүх энэ astrological event-үүдийг амьд минь даван тулаарай гэж зөвлөж байна. Би явж усуулаа хол авдаж байна. Бай. За чухал худалдан авалт 8 хийх гэж төлөвлөж байгаа бол 11 сарын 1-ээс 6-ны хооронд 24-өөс 29-ний хооронд худалдан авалт хийгээрэй гэж зөвлөё.